хүндэт үзэгчтэй. Бидний ирээд байгаа газар бол Сонгон хайрхан дүүргийн 1-р хараалын гүүрэн доор байлах үерийн ус зайлуулах шуудай. Та бүхний харж байгаагаар энэ хаягдсан хог аяглууд нь хэрэг сэтрээд байна. Тиймээс бид иргэдээс санал хүсэлтийн авахар хүлцэн ирээд байна. Мөн бид шуудааны талаар тодорхой тодруулах хийх тул та бүхэн анхаарлаа түр хандуулно. Та энэ гүрэн доор хогийг яг юу гэж бодож байна вэ? Яг энэ ямар буруутай үйл ажиллагаанаас болж ингэж хог өмчлөгдсөн бэ? Яг нь цаг хугацаанд гэж үнэтэй тэгээд энэ ирээсээ цэвэрлэгөө доктороо явуулж байна. Тэгээд энэ янз бүрийн юу ваншина гэдгээр энэ савнууд байна шүү дээ. Эдгээр чи хамаагүй хайж. Тийм учраас дандаа гэдгээр энэ хөвөн савнууд биелдэг байгаа. Энд дор байнгын цэвэрлэгээтэй байвал сайхан. Ерөөс нь Монгол хогондоо дараг дуусна шүү. Дааж хэвчээд өөрөө үдмэ. Тийм л байна дээр үүтэй. Харин сайхан цэвэрлэж сайхан байх гэж сэтгэл тайван байна яа. Хогон дотор амьдраад байх гэж хэцүү л шүү. Хүмүүс зөксгүй лээ. Орчноо нөгөө орчиндөө хог ажиллах. Зарим нөгөө энэ авир байдаг нөгөө одоо ямар нэг хөслийн компани ингээд дугуй өсгөх энэ авир орчныхаа үүсгэх янз бүрийн аюултай хог. Тийм учраас хоёртой баймаар л маш мууган бид одоо явж байгаа одоо наац ингээд янз бүрийн муухай өнөр цандраа гараад ингээд өчөө өгдөг ингээд одоо танаас ингээд ингээд бүрөөрөө явж манай хүүхдүүд хэлж шин. Энэ ямар муухай баав гэдэг. Айгу муухай та. Энэ хог хаягдлууд ерөнхийдөө тэгээд манайхны тэгээд хүмүүстэй авах хэрэгтэй. Хогоо одоо тэгээд энэ хамаагүй хайдлаад байна тийм. За ирлээ. Үүнээс үзэхэд энэ их хэмжээний хог аялал нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүсч байна. Хогийн савнд хийж хөвшөлттэй би бол ирээдүйн цэцэлбэр 1-р ахлах сургуулийн ирээдүйн эко клубын гишүүн Зэ намаа юм байна. There's a place in your heart and I know that it is love. And this place is much brighter than tomorrow. And if you really try, you'll find there's no need to cry. In this place, you feel there's no hurt or sorrow. There are ways to get there if you care enough for the living. Make a little space.